Баг дунд боловсролын салбарт 2019 онд хийж хэрэгжүүлсэн онцлог ажлууд сургуулийн өмнөх баг дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн үндэсний хэлэлцүүлэг Монголын багш нарын 7 дугаар хүрээд оролцсон багш нарын санал хүсэлтийг тусгаж 2019 онд боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас нийт 40 гаруй тушаал шийдвэрийг батлан гаргалаа. 2019 он Монгол Улсын ерөнхий боловсролын салбарт бодлогын хувьд, хэрэгжилтийн хувьд томоохон чухал шийдвэрүүд гаргасан он жил байлаа. Монгол Улсын их хурлаас ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн тухай хуулийг батллаа. Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдлын стандарт, ерөнхий боловсролын сургуулийн дотор байрны орчин үйлчилгээний стандартуудыг батллаа. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаанд баримтлах чиглэл батлагдлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд Эрдэнэ ерөнхий боловсролын сургууль тэгш хамран сурах боломж хүрдлээ. Бүх хүүхэд сургуулийнхаа намын сангаар дамжуулж сурах хүчгээ ашиглах боломжтой боллоо. Гэх мэтлэн олон чухал шийдлүүд нь Монгол Улсын ерөнхий боловсролын салбарын цаашдын хөгжил шинжилэлд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэж байна. Боловсрол соёл шинжлэх ухааны спортын сайдын 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн хөтөлбөр батлах тухай А492 дугаар тушаалаар сургалтын сайжруулсан хөтөлбөрийг баталлаа. За сургалтын хөтөлбөр гэдэг бол цаг үеэ дамжин өөрчлөгдөж байдаг боловсролын хамгийн чухал бичиг баримт байдаг. 2019 оны 1-р улиралд боловсрол соёл шинжлэх ухааны сайдын санаачлагаар боловсролын хүрээлэнд өгсөн чиглэлийн дагуу боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид яамныхаа харьяа байгуулга энэ чиглэлийнхээ эрдэмтэн судлаачтай хамтарч хөтөлбөрийн сайжруулалтыг хийлээ. Энэ нь бол боловсролын түүхэнд хөтөлбөрөө сайжруулсан. Сайжруулсан хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагааг явуулсан анхдагч ийм чухал түүхэн үйл явцал боллоо. Бага боловсролын хувьд суралцахуйн зорилт бол 1242-оос 755 буюу 35.5%-аар суур боловсролын хувьд 8.7%, бүрэн дунд боловсролын хувьд 9.2%-аар өөрчлөлтүүд хийгдсэн. Агуулгын хүндэтсэн, давхардсан, бас тасалдсан зүйлүүд бол хэвийн хэмжээнд орсон ийм чухал түүхэн он боллоо. Энэ баримт бол зөвхөн тоон өөрчлөлт юм. Сургалтын хөтөлбөрийн чанарын сайжруулалтыг агуулгадах суралцахуйн зорилтын үндсэн шаардлага болсон төрх байдал, гүйцэтгэл, нөхцөл шалгуурыг тодорхой болгох замаар хэрэгжүүлсэн бөгөөд сайжруулсан сургалтын хөтөлбөрийн сургалтад ерөнхий боловсролын бүх багшийг хамруулан сургалаа. Боловсрол соёл шинжлэх ухааны спортын сайдын 2019 оны 8 дугаар сарын 1-ний А490 тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинжилэн баталсан. Хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанаас нийтээр тэмдэглэх баярын 9 өдрийг тооцож 1-7 хоногийг хасснаар багангийн сургалтын хэрэгжүүлэх хичээлийн үргэлжлэх хугацаа 31-7 хоног, дунд ахлагангийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг 32-7 хоног байхаар тогтоолоо. 4-р улиралд шалгалт авах хичээлийн үргэлжлэх хугацаа давхцдаг байсныг арилгаж зөвхөн сүүлийн 7 хоногт шалгалт авах цагийг бий болгосон. За ингэснээр 3-5 дугаар ангийн багш нар сургалтын хөтөлбөрийг 37 хоногт, дунд ахлах ангийн багш нар сургалтын хөтөлбөрийг 31-7 хоногт төлөвлөж хэрэгжүүлэх боломжтой болсон. Шинжилсэн хичээлийн жилийн бүтцээр бага ангийн 4.57 хоног хичээллэх хугацаанд, ахлах ангийн 4.77 хоног хичээллэх хугацаанд тус бүр 1-7 хоногийн амралт оногдож байна. Ингэснээр хичээллэх болон амрах 7 хоногийн харьцаа зохистой боллоо. Боловсрол соёл шинжлэх ухааны спортын сайдын 2019 оны 8 дугаар сарын 1-ний А491 тушаалаар сургалтын төлөвлөгөөг шинжилэн баталлаа. Сургалтын төлөвлөгөөнд багш зохицуулах цагийг хичээлийн цагт тооцно гэж заасан нь тус цаг нь багшийн хооронд цагт тооцогдохыг илэрхийлнэ. Сургалтын төлөвлөгөөнд багш, сурагч, эцэг эхэд иргэний ёс зүйн боловсрол хичээлээр зөвлөгөө өгнө гэх мэтээр дурдсан нь зөвлөгөө өгөх бол багшийн хичээлийн зохион байгуулалттай адил үйл ажиллагаа болохыг илэрхийлнэ. Хичээлийн жилд бага ангийн багшид 199, дунд ангийн нийт багшид 268, ахлах ангийн нийт багшид 144 цагийг багшийн мэдэлд өглөө. Боловсрол соёл шинжлэх ухааны спортын сайдын 2019 оны А392 дугаар тушаалаар иргэний ёс зүйн боловсрол сургалтын хөтөлбөрийг шинжилэн баталлаа. Иргэний ёс зүйн боловсролын жилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын судлах иргэний ёс зүйн боловсрол сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Бага дунд ахлахангийн сурагчид 7 хоног тус бүр 2 цагаар судлах бөгөөд хөтөлбөрийн зорилго нь хүнлэг энэрэнгүй, цэвэр ариун сэтгэлтэй, бэлэг оюун төгөлдөр, Монгол үндэснийхэн хэл соёлыг эзэмшсэн, бахархаж хэрэгэлдэг, хүндэлж хамгаалдаг, эх орноо эрхэмлэн дээдлэх үүрэг хариуцлагаан ухамсарласан хүмүүнлэг нийгмийг цогцлон байгуулах, ирээдүйн Монгол иргэнийг өсгөх, хүмүүжүүлэх, бэлтгэхэд оршино.
Боловсрол соёлын шинжлэх ухааны спортын сайдын 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А302 дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээний журмыг баталлаа. Ерөнхий боловсролын сургуулийн дунд ахлагчийн сурагчдыг сургачгаар бүрэн хангахын тулд ерөнхий боловсролын сургуульд сургачийг төлбөртэй ашиглах үйлчилгээг нэвтрүүлэх асуудлыг засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлснээр 2019 оны 3 дугаар сарын 6-ны 98 дугаар тогтоолоор энэхүү үйлчилгээг нэвтрүүлэх шийдвэр гарсан. Ингэснээр 2019-с 2020 оны хичээлийн жилээс эхлэн зах зээл сургач худалдаалахаа болж ерөнхий боловсролын сургуулийн бүх суралцагчид сургуулийнхаа намын сангаас сургачгаа авч ашиглах болсон. Сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээ нь зөвхөн дунд ахлахангийн сурагчдын 60% хамаарна. Багангийн сурагчид 100% өн төлбөргүй сурах бичиг ашиглана. Дунд ахлахангийн сурагчдын 40% нь өн төлбөргүй сурах бичиг ашиглана. Боловсрол соёлын шинжлэх ухааны спортын сайдын 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн А528 дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаанд баримтлах чиглэлийг баталлаа. Багдон боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт түнд нөлөөлж байгаа хүчин зүйлийн судалгааг боловсролын хүрээлэн 2018 онд зохион байгуулсан бөгөөд энэхүү судалгааны үр дүнгээр багш нарын ээжид хичээлийн 80% нь бол багш төвтэй сургалт зохион байгуулагдаж байна гэж ингэж гарсан байгаа. Багш нарын үндсэн ажилд зарцуулах хугацаа давтамж нь бол өөрчлөгдөж 37-63 гэсэн харьцаатай. Өөрөөр хэлбэл 63% нь бол нэмэлт ажил гүйцэтгэж байна гэж ийм үр дүн гарсан байгаа. За энэхүү ажлыг цэцлэх зорилгоор боловсрол соёлын шинжилгээ ухааны спортын сайдын А528 дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургалтанд баримтлах чиглэл гэдгийг бол баталсан. Мөн энэ хүрээнд боловсрол соёлын шинжилгээ ухааны спортын сайдын 2019 оны А192, А200, А689 дугаар тушаалуудыг батлан гаргалаа. Сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах, ерөнхий боловсролын сургуулийн эсэлтийн талаар авах зарим арга хэмжээний талаар тодорхой асуудлыг дээрх 2 тушаалаар шийдвэрлсэн. Цаашид хүүхдийг бага наснаас нь эренбилж дугаарлах, бизнесийн ашиг сонирхлоор ашиглах, багш нарыг үндсэн ажлаас өөр нэмэлт ажлуудад даажлан ажилуулахыг хориглох чиглэлд боловсрол соёлын шинжилгээ ухааны спортын яам бодлогоо чиглүүлнэ. Монгол улсын их хурлын хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийг баталлаа. Ерөнхий боловсролын сургуульд стандартын шаардлагад нийцсэн галтгооны орчин бүрдүүлэх, түүнд нь тоол зөөж тоогооч гэдэг мэргэжлийн хүний нөөц ажиллах, за 1-ээс 12 дугаар ангийн сурагчдад эрүүл аюулгүй шим тэжээлэг хоол хүнсээр үйлчлэх орчин бүртгэхээс гадна тэдэнд хоол шим тэжээлийн мэдлэг олгоход чиглэсэн эрх зүйн орчин бүрдэж байна. 2019 онд ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдлын стандарт, ерөнхий боловсролын сургуулийн дотор байрны орчин үйлчлэгээний стандарт, цэцэрлэг ерөнхий боловсролын сургууль дотор байрын орчны эрүүл ахуйн стандарт, үндсэн 3 стандарт батлагдсан байгаа. Боловсрол соёлын шинжилгээ ухааны спортын сайдын 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А119 дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд эцэг их олон нийтийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхэд баримтлах үлгэржилсэн чиглэл батлагдсан. Мөн цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулиас хүүхдийн эцэг их асраа хамгаалагч харгалзан дэмжигчтэй байгуулах гэрээний үлгэржилсэн чиглэлийг батлаа. Үлгэржилсэн чиглэл болон гэрээнд ерөнхий боловсролын сургуулийн орчинд аливаа болцсошгүй эрсдэлд хүүхдийг өртгөөс урьдчилан сэргийлэх, эцэг их асраа хамгаалагчийн зүгээс хүүхдэд тавих хараа хяналт, халамжийг сайжруулах, мөн хүүхдийн эрхийн зөрчил гаргахгүй байхад хамтран ажиллахад оршиж байгаа юм а. Боловсрол соёлын шинжилгээ ухааны спортын сайдын 2019 оны 10 дугаар сарын А659 дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургууль лекц, дугуйлан зохион байгуулах, санхүүжүүлэх аргачлалыг баталсан. Энэхүү аргачлалд ерөнхий боловсролын сургууль секс дугуйлан хүүхдийн хэрэгцээ сонирхол, эцэг их олон нийтийн оролцоонд тулгуурлаж сургууль мэргэжлийн байгууллагад түшиглэж зохион байгуулах энэ зохицуултыг хийж өгсөн. Боловсрол соёлын шинжилгээ ухааны спортын сайдын 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А292 дугаар тушаалаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах журам батлагдлаа. Энэ журмаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд суралцах үйл ажиллагааг зохицуулсан. Мөн 2019 онд Монгол барайл бичгийн стандарт шинээр батлагдсан. Монгол барайл бичгийн стандарт батлагдж байгаа нь хараагүй иргэд нийгмийн харилцаанд бусад хүмүүсийн нэгэн адил тэгш оролцох, бусад хүмүүс хараагүй иргэдтэй барайл бичгээр дамжуулан харилцах, бие биедээ туслах, харилцан суралцах боломж бүрдэж харилцааны чухал хэрэглүүр болох юм.
Боловсрол соёлын шинжлэх ухааны спортын сайдын 2019 оны А156 дугаар тушаалаар суур бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг олгох дүйцүүлэх журмыг шинжлэн баталлаа. За энэ журмаар ерхий боловсролын сургууль төгсөгчдөд олгодог боловсролын баримт бичгийг боловсролын салбарын мэдээллийн систем ашиглаад шууд хэвлэх технологи зохицуулалтыг хийснээр онцлог байгаа. Ингэснээр технологи ашиглан боловсролын баримт бичиг олгох үйл ажиллагааг хялбаршуулснараа энэхүү журмын нэг онцлог байгаа. Нөгөө нэг асуудал нь гадаад улс оронд ерхий боловсролын сургууль суралцж байгаад шилжин ирж Монгол улсын ерхий боловсролын сургуульд суралцах иргэдийн асуудлыг сургуулийн түвшинд болон орон нутгийн боловсрол соёл урлагийн байгууллагын түвшинд шийдвэрлэж байгаагаараа онцлог нь оршиж байгаамаа. Боловсрол соёлын шинжлэх ухааны спортын сайдын 2019 оны 11-р сарын 28-ны өдрийн А756 дугаар тушаалаар насан туршийн боловсрол хөтөлбөр батлагдлаа. Монгол Улсын засгийн газрын 2016-аас 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт мэдээлэл технологийн ололтод тулгуурсан насан туршийн боловсролын тогтолцоог эрчимтэй хөгжүүлнэ гэж заасны дагуу боловсрол соёлын шинжлэх ухааны спортын сайдын 2019 оны А750 тушаалаар насан туршийн боловсролын хөтөлбөр батлагдлаа. За энэхүү хөтөлбөрийн зорилго нь нийгмийн захиалга, хувь хүний хэрэгцээнд нийцсэн боловсролыг тасралтгүй, хүртээмжтэй байдлаар эзэмшүүлэх, насан туршийн боловсролын тогтолцооны чадварыг бэхжүүлэх, боловсронгуй болох явдал бөгөөд 2019-с 2021 оны хооронд 2 үе шатаагаар хэрэгжих болно. Насан туршийн боловсролын үйлчилгээний эрх зүйн орчин, сургалтын хөтөлбөр, орчин, хүний нөөцийн чадвах, санхүүжилтийг сайжруулснаар иргэд амьдралын чанараа сайжруулахад хэрэгцээ төр чадвараа тасралтгүй эзэмших нөхцөл бүрдэж, Монгол улсад салбар дамнасан насан туршийн боловсролын тогтолцоо бүрдэх болно. Төрийн албаны тухай хууль шинжлэгдэн батлагдсантай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежерийн ажлын байранд тавигдах нийтлэг чиг үүрэг, үндсэн чиглэлийг баталлаа. Эдгээр баримт бичгүүд батлагдаж хэрэгжснээр ерөнхий боловсролын салбарын хүний нөөцийн хөгжил, чадхуйн зарчим суурилсан шатлан дэвших тогтолцоо, хариуцлага тооцох эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм а. Энэхүү нийтлэг шаардлагад үндэслэн аймаг нийслэлийн засаг дарга, сургуулийн захирлууд тухайн албан тушаалын тодорхойлолтыг баталж, сонгон шалгаруулах, томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах, гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах, ажлын үр дүнг хянахад баримтлан ажиллах юм. Элсэлтийн ерөнхий шалгалтын шууд засалтын технологиг нэвтрүүллээ. Ерөнхий боловсролын сургалтын чанар үр дүнг тодорхойлж, бодлого төлөвлөлтийг сайжруулах зорилгоор 2019 онд 9-р ангид суралцагчдыг 100% хамруулсан чанарын судалгааг зохион байгуулж, үндэсний хэмжээнд нийт ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанарын мэдээллийн нэгдсэн санг бий болголоо. Ингэснээр манай аймаг, манай сургуулийн сургалтын чанар ямар төвшөнд байна вэ? Бид хүүхдийг агуулгын хоцрогдлоггүй сургаж чадж байна уу? Багш нар маань мэрэгжлийн шаардлага хангаж байна уу? Бидэнд хаана ямар алдаа байна зэргээр сургалтын чанарыг сайжруулах гарц шийдлийн хамтдаа ирж хайж, хамтран ажиллах боломж бүрдлээ. Бие багш нэвтрүүлгийг үндэсний хэмжээнд зохион байгууллаа. Багшийн мэрэгжлийн тасралтгүй хөгжлийг дэмжихийн тулд олон нийтэд багш мэрэгжлийн онцлог, давуу талыг нээн харуулах, манлайлагч, шилдэг багш нарыг орон нутаг үндэсний хэмжээнд илрүүлэн урамшуулах, тэдний арга зүй, туршлага, нөлөөллийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор бие багш нэвтрүүлгийг үндэсний хэмжээнд зохион байгууллаа. Эхний шатанд Монгол Улсын ерөнхий боловсролын сургууль тус бүрээс шалгарсан шилдэг багш нар, 2 дугаар шатанд аймаг бүрээс шалгарсан шилдэг 90 багш, 3 дугаар шатанд үндэсний шилдэг 30 багш туршлагаан түгээн дэлгэрүүлсэн. 2019 онд боловсрол соёлын ухааны спортын сайд 21 аймаг бүрт очиж багш нартайгаа уулзалт зохион байгуулсан. Хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүйн сургалтыг багш нар хүртээ хүргэж зохион байгуулсан. Хичээл сургалтын үйл ажиллагааг мэргэжил арга зүйгээр хангадаг сургалтын менежерүүдийнхаа сургалт зөвлөгөөнийг бид нэр бүс тус бүртээ зохион байгууллаа. Өөрөөр хэлбэл эдгээр батлагдсан бодлого шийдвэрүүдийг бид нэр багшны хүртээ хүргэх, энэ хичээл сургалтын үйл ажиллагааг мэргэжил арга зүйгээр хангадаг удирдлагуудад хүргэсэн. Тэгэхээр сургууль өөрөө бие даасан байдлаар хэрхэн яаж хөгжих, багшийнхаа хөгжлийг хангаж өдөр тутмынхаа үйл ажиллагааг бид нэр хэрхэн удирдах зохион байгуулах юм,
хүүхдүүдэд цаашд хөгжүүлэхэд эренбэлж уралдуулдаг энэ байдлыг харж зөвхөн тэр хүүхдтэй чиглэсэн үйл ажиллагаанууд дээр яаж төвлөрч нэгтарч ажиллах юм, эцэг олон нийтийн оролцоог авч тэдний хариуцлагыг яаж нэмэгдүүлэх ингээд олон шин шийдэл, шин дэвшлүүд энэ батлагдсан дүрм журмуудад байгаа. Эдгээрт Монголын багш нарын 7 дугаар их хурлд оролцсон, зөвлөгөөнд оролцсон бүх багш нарын санд бол туссан учраас хөрсөн дээр буу амьдралд ойрхон ийм бодлого шийдвэрүүд гарсан гэдэгт бид нар итгэж байгаа. Ийм учраас бүгдээрээ 2020 онд эдгээр бодлого шийдвэрүүдийнхаа хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтарч идэвхтэй ажиллах болно.